сангийн сайдаас асуумаар байна. Яагаад одоо хүний эрхийн одоо гол механизм болсон энэ институтийн үйл ажиллагаанд одоо төсөлж өгсөн хууль зүйн байнгын орооны баталж өгсөн төсвийг ингэж 1 тэрбум 900 сая төгрөгөөр одоо бууруулваа. Хямралын үед ч гэсэн бид бол хүний эрхийг хамгаалах ёстой. Хүний эрхийн төлөө тэмцэгчид одоо үзэл бодлоо илэрхийлж, за хүний эрхийн төлөө одоо 50 замаар хүчирхийллийн бусаргаа тэмцэх ёстой. Энэ төс дээр одоо яагаад энэ талт хийсэн бэ? За тэгээ шаардлагатай бол одоо манай байнгын орооны хэд хэдэн гишүүн асуудлаар зарчим зөрүүтэй одоо саналыг бас төвшүүлнэ. Хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэг болгон чухлаа. Чухалгүй төрийн чиг үүрэг бүхий байгуулах гэж байдаггүй. Бид Монгол улсын төсвийг хийхдээ орлогоо бодитойгоор төсвөлөөд за тэгээд нийтдээ 59 төсвийн ерөнхийлөгчийн захирагчаас ирүүлсэн урсгал зардал болон төсвийн хөрөнгө оруулалтын саналыг эндээ багтаах за хүндхэн бөгөөд хариуцлагатай юм үүрэг ажил хийдэг. Энэ ковидын хүнд нөхцөл байдлын 2 жилийн туршид бид энэ төсвийн байгууллагуудын яаж хэмнэлт хийх боломж байдгийг харсан. Эдгээр байгууллагуудын л нэг юм байна. Адилхан л чухал төрийн чиг үүрэг хийдэг маш олон төсвийн байгууллагууд дээр бид одоо хяналт төсвийг хянаж таналт хийсэн. Ирүүлсэн урсгал зардлуудыг одоо хассан ийм байна. Ганцхан байгууллага дээр биш. Ийм л байдлаар төсвийг хянаж хассан байна. Тэрнээс биш онцгой олон хүний эрхийн комиссийг ганцхан хассан юм биш.